бид нар бол одоо соёлын ардчилсан хувьсгал гараад ярьж байгаа бид нар англи хэлгүй байсан. Хэл ус байхгүй муухан заа Орос герман гэж. Тэгэд одоо англи хэл суулж хурж ирээд одоо 10 дахь жилийн өмнө ирэхэд манай хүүхдүүдийн ихэнх үе нь дөнгөж англи сургууль төгсөж ирж байлаа шүү дээ. Тэгээд дөнгөж төгсөөд ирсэн улсууд чинь тентхийн соёл одоо манай соёл хоёр хоорондоо ингээд хоёр хад мөрөгж байгаа юм шиг мөргөлдөх юм байл. Би тэр чи одоо амьдаараа ингээд 10 хэд жил үсчихлээ. Манай хүүхдүүд төгсөж ирээд одоо ингээд бас 10 20 жил ноцолдод үсчихлээ. Одоо бид нар юу ойлгож байгаа юм гэхээр за манай хөгжил бол одоо манай хүүхдүүд одоо манай томчуудад өчөрж ийн гэлэхээр энэ улсууд нэгдүгээр үеийн Монгол хүний одоо бидний хүүхдүүд биднээс одоо уламжлал авсан улсууд ч та битэрийн удам уламжлал хоёр. Та битэр буруу зуруу угалдсан бол энэ хүүхдүүд ч буруу зуруу явах нь шүү дээ. Зөв угалсан бол одоо зөв явах нь байна. Тэгээд эдрийг аваад эдгэр чин үзээд аав ээжээ энэ болж гин үгээд тэгэхээр болохгүй байна. Бид нар ингэж үзсэн чинь энэ бизнес нь ч явахгүй юм. Энэ хоршоонч болохгүй юм. Санхүү мөнгө нь ч олдохгүй юм. Энэ гадаад болохоор гэлэгдэг. Гадаад гэж яриад байдагсан. Тэр гадаад нь байдаг боловч тэр онл яг Монголд төрж ирээд ингээд уламжлалд явж чадахгүй байна. Барууны орнуудад хэрэгжээд байгаа юмнууд Монголд ирэхээр болохгүй байна гэдэг. Бид нар энэний чинь өөрөө туулж үзээд тааруулаад одоо шүдэн ацаг шүдний зөрөө гэдэг кино шүү дээ. Тэр чинь тэрнээс болж баригддаг шүү дээ. Яг ацаг үлдээснээс тэрний шиг бид нар одоо ингээд туулаад одоо бидний 12 жил болсны дараа юу үзэх юм гэхээр за бид нар хамгийн гол зүйл нь болохоор хүнтэй анхаарал тавих хэрэгтэй. Номер 1 хүнээ хамгийн хурдтайгаар өөрчилж шинэ нийгмийн ойролцоолтыг авах гэх юм бол ерөөсөө баг сургуулийг л асар хурдтай өөрчлөх хэрэгтэй байдаг гэдэг юм төрлөө дүгнэлтэнд манай гэрийн хувьд